байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Спортын ангаах эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээ сурвалж судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан Удмаа байна. Би өнөөдөр та бүхэнд биеийн бүтэц тодорхойлох энэ бодит төхөөрөмж болон түүний хэрэглээний талаар танилцуулахаар бэлтгэлээ. Уг төхөөрөмж нь хүний биеийг физик зохион байгуулалтын хувьд 5 үндсэн цилиндрт авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2 гар, их бие, 2 хөл гэсэн 5 хэсгээр тодорхойлдог байна. За тэгвэл биеийн дотоод бүтцийг өөх тос, булчин, ус болон бусад үзүүлэлтүүдээр тодорхойлдог. Уг төхөөрөмжийн ач холбогдлын хувьд явцыг илүү наривчлалтай хяндаг байна. За эрүүл мэнд, хоол тэжээл, бэлтгэлийн төлөвлөгөөг гаргахад хэрэглэх нь байна. Мөн эрүүл мэндийн эрсдлийг хянахад хэрэгэлдэг. За ингээд сэргэлт болон гүйцэтгэлийг хянахын тулд ингээд зорилгоо тодорхойлоход ашигладаг байх нэ. За уг төхөөрөмж маань 1969 онд анхны туршилт хийгдсэнээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн туршилт хийгдсэнээр 1996 онд Кичулча гэдэг эрдэмтэн анхны 8 цагийн мэдрэгчтэй электродын систем InBody анализаторыг бүтээсэн. Уг төхөөрөмж нь өндөр наривчлалтай нарийн үр дүнд гаргахын тулд 4 үндсэн технологиг ашиглах ба хүчин төгөлдөр байдал нь тэг зууны 96 буюу 96% үнэн магадaltaй гэж үздэг. За төхөөрөмжийг үнэн зөв хэмжилт хийхэд байрлал их чухал байдаг. Үүнд 2 гар, 2 хөл нийтдээ 8 электродтой шүргэлцсэн байх ёстой. Мөн сугц салгаж зөв зогссон байх нь илүү үр дүнтэй байх нэ. Уг төхөөрөмж нь зөв хэмжилт хийхэд анхаарах зүйлс болон биеийн бүтэц үр дүнгийн хуудсыг хэвлэдэг байна. Зөв хэмжилт хийхэд хоолны өмнө шинжилгээ хийх ёстой. Бид зассан байх ёстой, дасгал хийхгүй байх нь байна. 5 минут хөдөлгөөнгүй зогсох ёстой байх нь. Шүршүүр саунд орсны дараа шууд шинжилгээ хийхгүй, мөн сарын тэмдгийн үед хэмжилт хийхгүй байх нэ. За түүнээс гадна дасгалын температур хэвийн байх ёстой байх нь. Давтан шинжилгээ хийж байгаа тохиолдолд 1 ижил нөхцөлд хийснээр үр дүн үнэн зөв болдог. Биеийн бүтцийн үр дүнгийн хуудас нь хэд хэдэн хэсгүүдэд хуваагддаг. За үүнд бол биеийн нийт тус, уурга, эрдэс эдэс өөх тос гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүний тоон утгыг тодорхойлж тэдгээрийг хэвийн хэмжээнд харьцуулан үнэлдэг нэг хэсэг байдаг. За булчин өөхний шинжилгээ нь бол аргасны булчингийн масс, биеийн өөхний массын тэнцвэрийг харуулж байдаг. Энэ нь эрүүл мэндийн гол үзүүлэлт болдог. Түүнээс гадна тархалтын шинжилгээнд биеийн өөхний хувь болон биеийн жингийн индексийг авч үзсэн байдаг. За үүний дараагаар нөгөө 5 хэсэг цилиндрээрээ сегментчилсэн шинжилгээ гэж хийдэг байна. За энэ биеийн тэр тухайн 5 хэсэгт байх булчингийн хөгжлийг заана тэнцвэргүй байдалд байгаа эсхийг нь тодорхойлдог байна. За 2 зураас байгаагийн дээд талын зураас нь тохиромжтой жинд үндэслээд хэр зэрэг их булчингийн масстай болохыг заадаг бол 2 дахь зураас нь одоогийн жинд үндэслээд хангалттай булчингийн масстай нь заадаг. Үүнийг зорилдог дасгалын хөтөлбөрийг боловсруулахад ашиглаж болдог байна. За нэг гол үзүүлэлт бол хүүхдэд зориулсан өсөлтийн график буюу тусгаалan боловсруулсан үр дүнгийн хуудсыг хэвлэдэг. Энэ нь тухайн хүүхдийн өндөр болон биеийн жингийн индексийн үзүүлэлтийг харуулснаар түүний өсөлт хөгжил хэвийн түвшинд байгаа эсэхийг тодорхойлоход тусалдаг байх нэ. За эсийн гаднах усны харьцааны шинжилгээ гэж хийгддэг. Энэ нь эрүүл хүнд эсийн дотор болон гадна усны харьцаа 3-ыг харьцах нь 2 байдаг бөгөөд тэнцвэр алдагдвал хамаа үүсдэг. Үүнийг бол онцлогооны нэг үзүүлэлт болгон авч үзэж болдог. За биеийн бүтцийн өөрчлөлтийн түүхийг цэгэн графикаар дүрсэлсэн байдаг. Үгээр нь хяналтаа хийгээд явдаг. За судалгааны нэмэлт үзүүлэлтүүдийг бол хэрэглэгчийн хэрэгцээ зорилгоос хамаарат ялгаатай хувилбаруудаар хэвлэх юм боломжтой байдаг. За InBody төхөөрөмж маань өөрөө InBody score буюу биеийн бүтцийн төлөвийг хялбархан ойлгоход бүтээсэн ийм өргөнц индексийг ашигладаг. Энэ үүний стандарт мөн чинь 70-90 буюу дунджаар 80 болон түүнээс дээш байх юм бол хангалттай гэж үздэг байна. За висцерал буюу дотор өргөтнүүдийг тойрон хоримтлагцсан өөхний хэсгийг заасан хэсэг байгаа. Энэ нь хэвлийн тархалтыг үүсгэдэг өөх учраас 100 см квадратаас доош байлгахыг зөвлөдөг. За биеийн жингийн хяналтын хэсэг нь бол биеийн жин өөхтөөс булчингийн массыг харуулах бөгөөд зорилгоо тодорхойлохдоо уг хяналтыг ашиглах нь зүйтэй юм аа. За эдгээр үзүүлэлтүүдийг хэмжснээр бид нар тухайн хүнд
За биеийн бүтц чинь одоогоор ийм байна шүү. Цаашид юунд анхаарах ёстой вэ гэдэг талаар зөвлөдөг бөгөөд өгөөрэй бид нэр тайлан дүгнэлтийг гаргаж идэг бахан. За энд бол манай төвөөс зохион байгуулсан нэг том ажил маань бол 21 аймаг 9 дүүргийн нийт өсвөрийн тамирчдаас сорин шинжилгээ авч орон нутгийн өсвөрийн тамирчдын сорин шинжилгээний тайлан дүгнэлтийг гаргасан байдаг. За 2024 оны байдлаар дэлхийд дахин энэ бодит төхөөрөмжийн маань хэрэглээ ямар байгаа талаар та бүхэнд харуулъя. За энэ нь бол одоо үүлэн буюу cloud system бодит цаг хугацаанд нь цуглуулж байгаа. За 23 оны 8 сарын 4-ний байдлаар мэдээллийн цэгийн тоо бол 100 сая давсан байна. 23 оны 11 сард гэхэд 109 сая дээш цуглуулалт хийсэн байна. За одоо ч үргэлжилсээр байгаа. За эндээс бол арга засны булчин масын хувьд барууны буюу энэ 7 оронд бол өндөр байсан бол Азийн орнуудад бага, өндөд рүү Японы үзүүлэлт нь бага байсан. За тэгвэл биеийн өөхний хувийн хамгийн бага үзүүлэлттэй нь Японоос, харин Чили, Энэтхэг, Мексик улсууд хамгийн өндөр түвшинтэй байсан байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.